Дархуул аймгийн онцгой комисс хэсэгчлсэн байдлаар өнөөдөр хуралдлаа. Хурлаар улсын онцгой комиссийн 29-р хурлын тэмдэглэл Дархуул аймгийн цаг агаарын төлөв 7-10 хоногийн байдлаар мал аж ахуйн өвөлжилтийн нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагууд мэдээллийг өгсөн юм а. 2020 оны 9-р сарын 17-оос 9-р сарын 21-ний хүртэлх цаг агаарын урьдчилсан наривчсан төлөв гарсан байна. За энэ төлөвөр бол зөвхөн 2021-нд л зарим газраар бороо байна. 2021 гэдэг маань ням гараг, даваа гараг гэсэн. За өнөөдрөөс бям гараг хүртэл ер нь бороо хургуу тэнгэр ангаа сайхан байх нь байна. За өдрийн агаарын температур өнөөдөр бол 14 градус байна. Маргааш 4 дахь 5 дахь хагасаа энэ 3 өдрүүд бол дулаараад 18-аас 22 градус байх нэ. За шөнийн температур бол 5-аас 8 градус байх нэ. Тэгээ ойрын 4 хоног бол ерөнхийдөө цагаагаар их сайхан дулаахан ийм байхаар байна. За цаашлаад одоо 22-наас одоо сар дуустал ер нь ямар байх вэ гэхээр за 20-21-нд бол мэдээж баг зэргийн бороо орж байгаа учраас бол өмнөх одоо энэ 18-аас 22 градусаас бол нэг 3-аас 5 градус сэрүүн байх нь. Тэгэхээр нэг 15-6 градус орчим байхаар байна. За тундас бол мөн одоо энэ одоо 21-ээс 23-ны хугацаанд бол баг зэргийн тундас ороод за уулархай газраа бол нойтнос орохоор юм төлөвтэй байна. За хур тундас орох үеэр бол мэдээж салхины урд бол баг зэрэг сэрүүсгээр ийм нөхцөл байдал бол байна. Бол ойрын өдрүүдэд цагаар хүндрэлтэй шалтгаалаад хөдөө аж ахуйн цаг үеийн ажил нийлээд бас юм хүндрэлтэй нөхцөлд явагдаж байна. За одоогийн байдлаар үндсэндээ бол зогсон байдалтай байна. Тэгээ өнөөдрийн үдээс хойш юм уу маргаашнаас одоо газар тариалангийн хураалтын ажлууд хэв хэмжээнд ороод ойрын өдрүүдийн цагаараа боломжтой нөхцөлийг ашиглаад цаашаа үргэлжлээд явах хаа гэж ингэж бодож байна. За өнөөдрийн ургацсан байдлаар өмнөх оныхоо гүйцэтгэлээр нэлээдгүй хэмжээгээр манай ургацсан хэмжээ бол нэмэгдэхээр ийм одоо төлөвтэй байгаа. Бид нар ургацсан балансыг гаргаад аймгийн удирдлагууд болон мэрэгжлийн одоо яамдад хөргүүлсэн. За ерөнхийдөө бас тодорхой нэг хийгдэх ёстой ажил нь уран шуусруулалтын ажил байдаг. За уран шуусруулалтын ажил өмнөх жилийнхээ гүйцэтгэлээс бас илүү 110.1 орчмын гүйцэтгэлтэй байна. За хадлагын гарц бол мэрэгжлийн байгууллага ус цагуур орчны шинжилгээний төв одоо жил болгоноос тогтоодог. Энэ дүнгээс харах юм бол хадлагын ургац бол боломжтой байгаа. Гаагаас 5-8 центнер ургац хурааж явах ийм одоо боломжтой байна гэж ингэж одоо тооцоо гарсан. За ерөнхийдөө бол зуншлаг манай одоо бүс нутгийн орчимд бол боломжтой байгаа учраас цагуурын нөхцөл сайн байх юм бол хадлагын айлыг цааш нь одоо өргөжлүүлээд явах ийм одоо боломжтой. Улсын онцгой комиссийн 29-р хурлын тэмдэглэлийг аймгийн онцгой комиссийн нарийн бичгийн дарга дэд хурандаа их насанд танилцууллаа. Тус хурлын тэмдэглэлийн 7-гийн 1-т соёл урлаг олон нийтийн арга хэмжээ, худалдаа, үйлдвэрлэл, нийтийн үзүр үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хэвийн горимж шилжүүлж, бизнесийн үйл ажиллагааг дэмжих, коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг холбогдох заавар зөвлөмжийн дагуу тухайн засаг захиргаа нутаг дэвсгэрийн хэмжээнд тогтмол зохион байгуулж, тусгайлан гаргасан журам зааврыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран мөрдүүлэх, коронавируст цар тахлын талаарх мэдлэг, ойлголт, сургалт, сурчлагын ажлыг чанартай зохион байгуулж, хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах. 7-гийн 3-т коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд амны хаалтаа зүүцгийн аяныг эрчимжүүлж, хэвлэмдээлийн хэрэгслээр сурталчилж, төрийн болон хувийн хвшлийн байгууллагуудтай хамтран ажиллахыг тус тус үүрэг болгосон. Энэхүү хурлын тэмдэглэлийг мөрдөж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн мэргэжлийн хэлтийн газар, эрүүл мэндийн газар, онцгой байдлын газар, цагдаагийн газарт тус тус үүрэг болгосон юм а. Мөн аймгийн засаг даргын 2020 оны 7-р сарын 7-ны өдрийн 239-р захирамжаар жигсаал, цуглаан, спортын үйл ажиллагаа, PC тоглоомын газрын үйл ажиллагааг зогсоосон байсныг хэвийн горимж шилжүүлэхээр болсон. Дээрх байгууллагууд хэвийн үйл ажиллагаа явуулахдаа эрүүл мэндийн яамнаас гаргасан заавар зөвлөмжийг мөрдөж ажиллах юм байна. Нэг анхаарах зүйл нь гэвэл энэ одоо халдваргүйжүүлэлт, ариутгалын асуудлуудыг одоо анхаарлынхаа төвд байлгаж мэргэжлийн байгууллагуудаас өгсөн зөвлөгөө, зөвлөмж, хяналтаар одоо тавигдсан шаардлагуудыг тухай бүрдэнд биелүүлж явах заашгүй шаардлага байна. Мөн нөгөө талдаа ерөнхий улс төрийн сургуулиудын анги танхимын хэвийн үйл ажиллагаа явагдана. За сургуулийн өмнөх боловсрол 2 настай хүүхдүүдийг төр хязгаарласан байсан бол мөн одоо энэ 2 настай хүүхдүүд анги танхимаараа цэцэрлэгт хамрагдах нэ. Үүнтэй холбоотой сургууль цэцэрлэгийн эрхлэгч нар за тэгээд тэнд ажиллаж байгаа эмнэлгийн байгууллагын эмч нарыг бол эрүүл мэндийн газар дээр мэргэжлийн хэлтийн байгууллага дахин давтан
сургалт хийх талаар эрүүл мэндийн газрын дарга үүрэг аваад гарсан. Тийм учраас энэ тал дээр анхаарлаа хандуулж ажиллах ёстой гэж тийм. За хөдөө аж ахуйн салбарын үйлчлэлтийн асуудлуудыг мэдээллийг онцгой хэмжээний гишүүд сонслоо. Тэгэхээр ер нь бол засгийн газраас үйлчлэлтийн бэлтгэлийг хангах талаар 19 дугаар тогтоол гарч энийг бол орон нутагт хэрэгжүүлж ийл цаг агаарын нөхцөл байдал үргэлжилсэн хор тундас одоо өндөр давтамжтай орж байгаа энэ үед газар тариалангийн үйлдвэрлэл тэрнээс хүнсний ногоо үр тарианы асуудал удаашралтай байгаа. Тийм учраас энэ хөдөө аж ахуйн салбарынхны энэ асуудлыг шийдэх хүрээнд ажиллах хүчин төрсөн ажиллах хүчнийг шийдвэрлэх талаар Монгол Улсын ерөнхий сайдд болон оюутнууд хичээл номдоо орсон үед бол энэ томоохон хүчийг татан төвлөрүүлэх ажлыг одоо бас уламжлахаар ийм одоо бэлтгэл ажлыг хангалаа. Өөрөөр даалгавар авсан байгууллагууд гүйцэтгэлүүдийг нь одоо бүрэн дүүрэн хангах, иргэд олон нийтэд сурчлан таниулах асуудлуудыг одоо гүйцэтгэх ёстой.